За сайн байцгаана үзэгчдээ. Өнөөдөр нэгэн чухал зүйлийн талаар хамтдаа ярилццгаая. Монголын Улаанбаатарт яагаад метротой болж болдгүй юм бэ? Би гайхлаа. Түгжрэл нь бол дэнтсэн. Бид нар болж бүтэхгүйгээс л хойш суугаал гэвэл болохгүй шүү дээ. Яагаад болохгүй гэж Япончууд Улаанбаатарыг үнэлээд метротой болох бүрэн боломжтой байна гэж хэлсэн. Та бүхэн магадгүй бодож байгаа ах. Өвлийн улирал Улаанбаатарт дэндүү хүүтэн байдаг. Тийм учраас та бүхэн айдаг баг. Гэхдээ Япончууд юмыг ямар нарийн түвшин судалдаг хүмүүс үлээд тэр хүмүүс судлаад метротой болох боломж бүрэн байна гэж хэлсэн багт бид нар юунаасаа ухарна вэ? Магадгүй та бүхэн бодчихлоо gaах энэ авиллаар дүүрсэн газар метротой болж хизээч болохгүй. Бид нар ингээл хүлээгээл авах юм бол хизээч болж бүтэхгүй шүү дээ. Суусан цэцнээс явсан тэнэг дээр хамтдаа энэ төслийг дэмжиж Улаанбаатараа метротой болгоё. Энэ түгжирлийг бууруулъя. Хэрвээ энэ түгжирэл буурах юм бол ганцхан түгжирэл нь буураа зогсохгүй. Эдийн засаг нь тэр чигээрээ сайжрна шүү дээ. Метротой болохыг дэмжиж байвал манайха шеэр хийгээд өгөөрэй. Баярлалаа.